Сайн басгаж януу их үзэгчдээ соёл өрдөн дэлгэцээ болгоон сонирхож байгаа та бүхэндээ дэлгэцийнхээ хамт олонны өмнөөс өнөөдрийн төмөн амгаланг өргөн айлтгая. 18 дугаар зууны Төв Азийн улс төр түүхэн ховслын чухал нэгэн бэлэгдэл болсон хөшөө дундад Хасакстаны хил дээр байдаг юм а. Тэгвэл энэ хөшөө нь бидний ярьж байгаа ийлэгэн уйлд монголчуудын түүх соёлтой чухам ямар харьцаа болоод юм болоо. Ер нь 18 дугаар зууны Төв Азийн эзрэх хэрэг хэний гарт байсан юм бол? Зүүнгаар хаант улс мөксөний дараа уйлд монголчуудын хувьд сянд ямар эргэлт хувиралт гарсан юм болоо. Та бүхэн уйлд монголчуудын түүх соёлын тухай хөрөнгөсөн фильмээ үргэлжлэн хүлээн авч үзээрэй. дугаар зууны ойрд Монголын харсалтай түүхийн хамгийн чухал нэгэн хөшөөг нүдэрээ харж цээжиндээ хадгалан одоо хүртэлх хөөрнөн зогсооно. Энэхүү гэдэн уул байж таарна. Төв Азид ялэмгүй намхан энэ уул ойрд түүхийн чухал нэгэн гунигтай хуудас луга шууд холгодох эртнээ дайны талуур байсан болохоор 18 дугаар зууны тэртегээс түүх бичлэгд байн дахин илрэх болсон. Энэхүү тухайн үед Сууд баатарчуудын ариун чусаа урсгаж алтан намаа өргөдүүлсэн дайны талуураас ойрхон Тэнгэр уулын ар болийг дагаж нэг уул дайлын цуслан байдаг. Энэ цусланда Нэмнэр Гэнгэ ах トゥ хоёул аж төрдөг юм байна. Өндөрлөг уулархах газар болохоор эднийхэн ирж явдаг жочдоо уулан хормоогоос моройр тосч хүргэдэг байжээ. Тэд жил болгон зуны ихнэр цусландаа ирж намрын сүлчээр өвлжэнд хардаг. Домог туулд дүрслэгдэх бороотой сэр салхинтай бомбын сайхан орон гэж энд л байж таарна. Зулмын гэрийнхээ хойморт залж зул барьсан судар номууд нэхгүй сонирхол юм татлаа. Өөрөөсөө арсан дах нүмердэг атлаа судар номоо торог дурдангаар баримтгалдаг ёс зайгийг анх утсан болохоор бидэнд маш гайхалтай санагджээ. Босод Монгол нутагтай адилхан энд мөн саалын арх нэрдэг юм байна. Тэгвэл энд аж төрж байгаа өвлчүүдийн ирэл гарал нь ямар байсан бол? Нүүдэлчин монголчуудынхаа эртний өв уламжлалыг яаж шүү авч явсан бол гэх бодол бидэнд эрэхгүй төрөгдсөн билээ. Сархтын дээжээ галын бурхан уул усны навдаг шавдагтай өргөсний дараа эхлээд Ахмаддаа барьж дараа нь ирсэн гिचтэй барьдаг. Ахмад нь заавал архины ирүүл тавьдаг нь энэ нутгийн хинэ уламжлалаа алдаагүйгийн бас нэгэн илэрхийллээ. Жам гэж нас ч гişгчэн батуулж. Нутгнаа алтан дууссан дарагдаад архич маалзуултха. Энэс таалтха. Бид Шинжангийн Ийлэгийн хасаг үндэснээ урдансж өвгийн Монгол хүрээшний төвөөс баруун урагшаа 62 км-ийн зайтай 76 дугаар тоноо 1-р ланд байгаа Гэдэнгийн хөшөөг чихэлсэн юм а. Энэ Гэдэнгийн хөшөө гэдэг энэ бол 18 дугаар зууны Таваад оны үед Жунгарын хамаг сүлж хаан Даваачийн мангчин улсаас дайлаад мөхөөсөн байна. Энэ багын талд нь бол яг Хасакстаны хил байна. Өмнө харагдж байгаа тэр бол Шатын ам гэдэг Даваач хааны өмнө Шинжаан руу дутаасан тэр зам байна. Гэдэнгийн хөшөөнөөс баруун тийшээ бол Хасакстан. Алууны хэмээх нэгэн голоор дундад Хасакстаны хил
ийхүү заагалгадж байна. Хилийн шугам байхгүй бол хинч хоёр гүрнээ хил дээр байна гэж бодмооргүй. Тийм л нам жимөртөө өвөнгийн. Хасагстаны айл тосхон эндээс алганы зураас шиг тов тотхон харагдах мөртөө харь гүрнээ нохой хуцах дуун, хулангаас нь сунгалах утаа, шуудын жиргэн хүртэл тотхон. Тэгвэл энэхүү гэдэнгийн хөшөөн Зунгар хаан тулстай ямар холбоотой юм болоо? Ер нь түүхчдээс Зунгар хаан тулсыг галдны үе дарын 1679 онд байгуулагдсан гэж үздэг. Тухайн үеийн Зунгар хаан тулс зөвхөн одоогийн ойрд нутагт дэвш бүхий л Төв Азид маш их нөлөөтэй байжээ. Зунгарын хил дотор зөвхөн ойрдууд монголчууд биш бас өнөөс бас одоо хасаагууд юм уу гэрхсээр юм уу босод олон нүүдэлтнүүд байсан. Тэгээ ялангуяа тэр үеийн Төв Азийн монголын бас нүүдэлтнүүд төрөг гаралтай нүүдэлтнүүд тэдний байгуулсан одоо ус очир хасаагийн хаадууд юм уу гэрхсийн ноёдод юм уу эдгээр хүмүүсүүд гадаад харилцааны бичиг жишээлбэл энийг өөр одоо Монголын тод бичгээр бичижсэн тэдний ер нь төрийн бичгийн хувьд ч гэсэн тод бичиг бол одоо хөл тод бичиг үйлдэлж байсан. 17 дугаар зууны Монголын нийгэм зөрчил хурцдсан хүнд хэцүү байдалд ороод байсан гэдэг боловч дөрвөн ойрд Зунгарын хотхорын уужим зайд хүчиргэж манджээ. 1609 онд эмээл тарвагтаад байсан торгуудчууд хоо урлагийн дагуулгаар Зунгараас Төмөн газрын алс ижил зайг чиглэсэн байна. Удалгүй 1636 онд хошуудын гүйш хаан дөрвөн ойрдын холбоот цэргийг дайчлан Хөхнүүрийг чиглэсэн бөгөөд дараа жил нь цог тайжийг ялж Хөхнүүрийг эдэлжээ. 1629 онд тэд ижил зайд хурч нутгалснаар ойрдчуудын нутаг дэвсгэр Аз Европ хоёр твийг сундлжээ. Тэд үргэлжилэн цастын орон хэмээгдсэн төвдийн өндөрлөг зүг цэргэлсэн бөгөөд 1642 он болоход төвдийн өндөрлөгч мөн ойрдчуудын гарт орсон байлаа. Тийхүү 17 дугаар зуунд ойрдчууд харцгай шуудын зориг мухам, хам гардын жигүр цуцам, хангар их нутгийн эзэн болжээ. Гэдэнгийн хөшөөг үзэх хэмээн сонирч бодлоо үрж ирсэн хүмүүс зөвхөн төмөр сараалж хүйтэн чойжийн гаднаас нь үзэхээс биш энгийн байдал дотор нь оруулдаггүй байжээ. Монгол хүрээ шанаа түүхэн дурсгал зүйлийн хамгаалах газрын катер Эрдэнэгийн дагуулсны ачаар бид сая онцлогдоод он утсан үүдийн нээж тоос тордгийн дунд чимээгүйхэн зогсоо хөшөөнө үнэн дүрийг олж харсан юм а. Энэ ингээд унаад ингээд хамгаалсан. Энэ хөшөөн дээр тод, манж, хятад, төвөд дөрвөн зүйлийн үсгийг хавсарган бичжээ. 1755 онд Манчин улсаас Гэдэн ууланд Зунгар хаан тулсын мөхөөсний дараа Тэнгэр тэтгэгч хаан дайны өнгөрөлт, дайны гавьяага тэмдэглэх зорилгоор уг хөшөөний бичгийг 1760 онд өөрийн гараараа бичсэн байжээ. Тийхүү энэхүү хөшөөн өөдчүүд төдийгүй дөрвөн ойрдын алдаж онж явсан түүхийнхэн нэгэн гуньх арчиж чадашгүй сэтгэлийнхэн гүн ширхэн болж хоцорсон байна. Манай ардын намын яраад манай нэг баатар манж дараад юмудаар бүрччихээ. Тэгээ баатар чигээ даш постхаа гэд тэгээ дээр нь хаасан та door хаасан тоога. Тэгээ door нэг бичгийн нөхдөд нэг хаасан хор шингаж хий. Тэгээ манай баатар нь чуусаад босоод кодох тэгээ тусаад дахиад хороо дахиад нь таад мөнгөд босч болох шээ баатар. Кэрэ босод манай манжид бач болно гэд. Тэгээ манай баатар кашаа бигээ кейсэн пүр бигээ яардаг гэдэг. Бид Гэдэн уулын доорхон Хазахстана яг хажууханд байгаа Хилийн малчнаад хүрсэн юм а. Бидний хүрэхэд гэрийн эдсэн цогт ажиллаар гадагш гарсан болохоор ганц 10 дахь настай хүү аянган гэрээ сахиж байжээ.
Эднийхэн өвгөн үеэс аваад энд амьдарч хил сагсаар хэдэн 10 жил болж байгаа юм байна. Энэ айлын нутаг үлчээр нь уул нь их л уужуу байсан бөгөөд хулгай дээрэмч олон байсан юм гинэ. Ер нь хил дээр байгаа болохоор хоёр улсын хоорондын их баг янз янзын учир явдалд цогтынх нь орчуулагчаар өргөддөг юм байна. Нэр хүн гэдэг үлээ аяг хэдэн настай вэ? 11 настай. 11 настай. Энэ гэрчин ээж авчин хаа явлаа? Аавч хаар упаг дана хамаа упаг. Дөрөглөө. Дөрөглөө. Ажлаар явсан уу? Ажлаар упаг дана. Ажлаар бүү. Яа. Яа. Чад ганцаар юу хийж юм бэ? Малалаж. Малаа хийж байна. Бичиж чинь Истэн. хэддүрэн. Хэддүрэн. Хэдэн хичээнэ гэсэн. Хэдэн. Тэр Дөрөв. Монголоор хийж чинь үү? Монгол. Саяд баг сургуульд сууж байгаа өөлтхүү аянга ар мөхөлөгдөө мордмогч омголон дэндүү нүүдэлчний хойц гэдэг бахархлыг аргагүй төрүүлнэ. Торгон хилээр тоос татуулан дахиулах өөлд нутгийн шинээзнээс зүүн гарын баатарлах түүх тов тотхон харагдах мэтэ. Дугаар зууны дундч үед дөрвөн ойрд галдан цэрэнгийн ноёрхолд байсан юм. Дөрвөн ойрдод цорс, дөрвүүд, хошууд, хойд багтдаг. Тухайн үед дөрвөн ойрд нь 60 түмэн хүн амтай, 24 отох, 21 ангитай байж, Төв Азийн эзэрхэгч гүрний хуваар хөгжин мандаж байсан юм а. Энэ нь мөн ч зүүн гарчуудын хамгийн бадарч хөгжиж байсан цаг үе билээ. Яг тэр цагт Манчингийнхэн Төв Азийн эзэрхэх эрхийг олохыг орилон зүүн гарын өргөн удам нутагт санаархаж байваа. Байдлаас болоод энэ дотоод орныг төвчтгөөж авсны дараах чин болж Төв Азийн нутгаар нүүдэлчний нутгийг эзэж авахд цаашлаад одоо сүүлийн үеийн байгуулсан тэр чин улсын эрх нэгдлийг биелүүлэхин зам дээр Зунгар хаан тусыг хамгийн их дайсан гэж үдчихсэн. Тэгээд Зунгар хаан тусыг мөхөх одоо зүйн чиргийн гадаад харилцааны олон бодлого явуулж арга хэмжээ авч ирсэн. 1745 онд зүүн гарын шалгарсан удирдагч Галдан Цэрэн хаан нас баржээ. Тиймхүү зүүн гарын дотоодод хаан ширээ булаалдах самуун цаг эхэлсэн байна. Зүүн гарын хаан ширээ булаалдсан хоёр хүн нь даваачуулаад амар санаа. Эцэст нь амар санаа ялгадаж зүүн гарын хаан ширээний эрх даваачийн гарт орсон байна. Тэгээд амар санаа ялгаснаас сүүлээр одоо чин улсад бууж өгөхөөр ирсэн байна. Гэхдээ амар санаа бууж өгөхөөр ирэхдээ бол ирэхээс эхлээд өөр нэг бодлого тавьж байсан. Юу бол Манжин их чиргээг дагуулж орж Зунгарын януяа даваачийн манайга дараа нь Зунгарын өрийн гартаа ороод Зунгарын хаан болоод түүнээс үлээд дахиж Манжин нарыг ойдын нутгаас хөөж гаргах гэсэн ийм бодлоготой ирээд Тэнгэрийн Тэтгэсэн хаанд одоо хуурамгаар бууж өгсөн байна. Тэгээд Тэнгэрийн Тэтгэсэн хаан энэ завшааныг ашиглаж ойр дуруу хоёр замын их чирэг тамилсан. Нийтийн он тооллын 1755 онд Манчингээс хоёр замын цэрэг томилж зүүн гарыг чиглэжээ. Улаастагаас мордсон хойд замын цэрэгийг хошуутлсан харин амар санаа байлаа. Манжин цэргийг ялж зүүн гар хаан тулсын хаан болох гэсэн зорилготой амар санаа энэ дайнд
дийлэгцнээр барахгүй бараг 60 түмэн хүн их хөдлөгөнд үргэлжснээр 100 гарын нутах хөнгүү болсон гэдгээ. Амар санаа 100 гарын хаан ширээнд сууч чадсангүй мөртөө 100 гарыг мөхөөжээ. Ийхүү 100 гар хаан тулсыг залгиж Төв Азийн хамгийн том эзэрхэгчийн эрхийг гартаа оруулж бахан хансан тэнгэрт итгэж хаан дайны ялтыг сонсоод энэ гэдэн уул эрсвилээ. Үүнд хулгайч үүрлэн хоргодвэ. Эренгийн сүртэй бидний цэрэг хурч эдэлсэн үрийг дарын өвдлөвэ гэж гэдэн уулыг дүрсэлсэн гэдэг юм а. Өөрийнхөө газрын зургт Төв Азийн алтай уул нуруу Ийлийн гол зэрэг уул усыг минийх гэж бардам зурч чадах болсон хүн тэгэж бодох нь ч зөв байлгүй дээ. Манжийг ашиглаж өөрийн зорилгодоо хүрэх гэсэн амар санаа харин буцаад манжийн хэдэн үеийн хаадын биелүүлж чадаагүй их үйлсийг бүтээж өгчээ. Манжийн 100 гарыг дайлахдаа 1754 оноос 58 оны хооронд явагдсан боловч Гэдэнгийн дайн бол 100 гар болоод манжийн хооронд явагдсан эргэлтийн чанартай шийдвэртэй мөн. 1757 онд амар санаа 100 гартаа харж чадсангүй. Оросын газар нас барсан гэдэг боловч тэр нь ижил зайд байсан торгодчуудын өвөг дээдсээс амьдарсаар ирсэн хан их усандаа эргэж буцах нөгөө нэг гуниг түүхийнх нь эхэлтийн суурийг тавьж өгчээ. Энэ бол өмнө онго Шинжаангийн холбогдох чорын гарч зам мөн ч эртнэ торгон замын нэг хэсэг байсан. Энэ өмнө харагдж байгаа бол одоо мөсөн даваа. Энэ давааг даваад гарвал өмнө Шинжаан руу явж болно. Шатын амн тэнгэрийн уулаар дамжин өмнө умар нэвтрэх цорын ганц хаалга болно. Тэнгэр тулан нэгцхад дүүлэн буух мөс сасан хайлмал. Үйл шүргээсэн цас сардгууд нь ертөнцид хосгүй гайхамшигтай үзэмж болон төмний харцыг булаадаг ажээ. Шатын гол урссаар байж тэгсийн голд чотгодог. Дөрвөн ойрдын түүхтэй шууд холгодох энэхүү уулуусны үзэмж төгс гайхамшигт орон 100 гарчуудын сүрдүүлж бас сүрдэж, бадарж бас баларсан гоних түүхийг нууцхан өгүүлнэ. Манай энэ газрыг шатан даван гэх юм бас манай Монгол күнс эртдээ мохно мессэн даван гэх юм байна. Би шатан даван гэдэг ихэж гэл байна. Тэр месэг шатлаад хэмээ явдаг зам гаргасан учраас тэгээ шатан даван гэж бас нэрэтсэн. Энэ шатан даван бохно манай эртээс аваад 100 гарын цагаас аваад энэ Эвэн Шинжаан болоо Хойд Шинжаан холбосон нэг чихэл зам нь одоо даван болж байна. Энд школ нь энэ даваагаар школ нь арилжаа маань аваад явж яснаар барахгүй бас школ нь дан дажин бохно энд бас болоод өнгөрсөн. Одоо бид энэ мессэн даваана тухай бутта зураг авсны тэмдэглэл бохно 1907 чил 4 сард Лэндэн Барта шинжилэгч Манерхан энэ Хойд Эвэн Шинжаангаас энэ даваагаар бохно даваад манай Монгол төрөнд орж ирсэн. 100 гарын хамгийн сүүлчийн хаан даваач шатын амаар өмнө Шинжаан дутааж сүүлээр нь манжийн цэрэгт баригдан Бээжинд хүрэгдсэн байжээ. Зун гарын хамгийн сүүлчийн хаан даваач гэдэн уулна манжийн цэрэгт ихээр ялгацснаар 100 гар хаан тулсан мөгчээ. Хаан ширээнээс бууж хас төр солигдох нь аимшигтай ч учир биш. Төр бүрэн гэдэг чинь тэгжил орчин солигдсоор ирсэн. Хамгийн аимшигтай нь харамсалтай түүхээ мартах учир байж таарна.
Монгол хураашааны улдчууд бол Зунгар хаант улсын хойцос бөгөөд Манжийн их худлагын дараа өөрийн эх нутагта азар үлдсэн хүмүүс билээ. Усвар залууч болох, өвгөн бууралч болох энд хүмүүс 200 гаруй жилийн тэртээ үүссэн аимшиг судалгааг мартсан хүн гэж алах. Зунгарчуудын сэтгэл зүрхийг эмзэглүүлсэн тэрхүү гониг түүхийг тэд өчигдөрхөн болсон шиг цээжиндээ товтоодхон чэдэлсэр байна. Бид нэмнэр гингийн туслангаас аярлахад тэдний үнээн тугалсан халуун чимээ дууллаа. Уйлдчууд айлчин жочин ирэхэд үнэ тугалвал мал сүргийн үнэр үсэлт аж амьдралын өөд өсргийн бэлгэлэг гэж үздэг байна. Энэ айлын хотонд түлнийг нэмэгдсэн үлзий бэлэг энэ нутгийн төмнө уламжилт ёс заягаа дээдлэн яваа хүсэл зориг нь бахархан байж бид тэндээс хөдөлсөн билээ. Манай нутаг энэ Зунгар дээдгүүршин 6 сумын болуулаа. Зунгар хаант улсын 21 отг нь энэ 21 анги нь Даштаван анги нь харьяатан болно. Зунгар хаант улсын сүйрчин үед Зунгар хаант улсын дотоод хаана байр булаанд хурц шүрэн тэмцэл явагдсан. Энэ тэмцэлд Даштаваас оролцжээ. Тэгээд Даштава дийлэгдэ. Эсгэж Даштава хорлогдва. Хорлогдсоноо дараа 1755 оноогоор Даштава хатан мэрэгэн цацаа хатан гэдэг хатан энд яасан Даштава харьяатныг дахуулаад одоо гайхаад утсан байна. Яг баркалар энэ хаанигаар дамжаад тэр нутагт хөрсөн байна. Тэр нутагт хөрснөөс хорон энэ чин тараас манай нутгийг тэнд байршуулад тэнд энэ 8 хошууна дөрмийг хэрэглээд 3 хошийг тэнд байгуулдаг сүйрийг тавьж өгсөн байна. Тэнгэр тэтгэгчийн 27 дугаар он буюу 1762 онд Чин улсаас одоогийн Ийлигийн хоргос шана харанд бүхий Хүлээн хотно Ийлигийн жанжууны ордныг байгуулж Тэнгэр уулын өмнө умар замын цэрэг засахыг захируулсан байна. 1866 онд хотын бослогын цэрэг Ийлигийн жанжууныг эзлэн авчээ. 1882 онд Чин улс Ийлийг буцаан авсны дараа Ийлигийн жанжууныг дахин байгуулсан юм. Харин 1884 оноос Шинжаангийн засахын төв шилжсэн болохоор Ийлигийн жанжуун зөвхөн хил хязгаарын харуул хамгааллын үүргийг гүйцэтгэх болжээ. 1934 оноос Ийлигийн жанжууны ордон төвхөн тавцангаас хаягдан бууснаар одоо болоход Ийлигийн жанжууны ордон зөвхөн элтэрч холторсон чулуун арслан өвдөрхөө хэрмэл үлдэн хоцорсон байна. Манай энэ Зунанги дээдгүргийн хошин 6 сумын нутаг болуулаа. Энэ газарт бараг одоо манай энэ өөл нутаг нөөгдөөдсөн энэ цагаада хааны үеэс эхлээд энэ байсан. Онгданаар хэлбэл өөрөд нутаг энэ тавлах нутгаас бар үчнийх үед энэ бол түүх нутаг нэлээд дэвтний. Тэр үед энэ бар үчнийгээд энэ дээрээ энэ сүйрсэн нутаг. Эндх өөлчүүдийн дунд ийм нэгэн домох уламжлагдсаар Эрдүрдийн цагт өр хөөгдөггүй нэг өвгөн хөгшин хоёр өнөрөтхөн аж төрж байжээ. Харин нэг өдөр өвгөн ой дотор хонио хариулж байхдаа уул шувууны донгодж байхыг сонсоод сүм дуурдах шувуу яагаад гэгэн цагаан өдрөөр донгодж байгаа юм болоо гэж дэрэгд нь хурж очсонд нэгэн ялах хүү модны доор уйлж байжээ. Сочин гайхсан өвгөнгөө шууд гэртээ харж эмгэндээ учир авдлыг хэлсэнд энэ бол бурхан Тэнгэрээс хайрлсан хөөхд мөн байна гэж бэлгшээсэн гэдгээ. Иймхүү өвгөн хөгшин хоёр дахиж нөгөө газарт хүрэхэд өнөөх нялх хөвгөн мөн л хөвөөрэ байжээ. Тэрнээс нэгэн хөгшин таагаад гуяад арт гэж юм уугаад нөргөд
Алктаасан цацаатаа нэгэн цацаатуудаа буулгаад аваад авчираад асраж явж. Тэгээд асраад зүгээр нэрийг өөлгөрөг тавьж. Одоо өөлгөж гэсэн хараад өөлгөр гэсэн юм утгатай нэр тавиад тэгээд зандмод манцтай нэр байдаг одоо бүгд тэгээд тэгэхээр дүүрээд юртаа саттаулаад тэрхүүнээс тэгээд салси тэгээд туар тэгээд өөлөд гэсэн ийгэд нэр авсан санаж. Түүхэн хүрд эргэсээр Манжин хааны бараг 100 жил зарцуулж байж зунгарчуудын эргэшээс нэгэрч болон Гэдингийн хөшөө энд зогсохжээ. Бид Гэдин уулын зүүн хормой дэх 76 дугаар тоноо 1-р ланд байгаа улан баяр зангарчинд хүрсэн юм. Энд байгаа үйлд 1000 тоогч хүрэхгүй. Гэтэл холын жочин ирсэн хэмээн хурц зэрэгэлдээ айлынх нь доорхоноо ирсэн бидэнд тийм л халуухан санагдсан билээ. $200 гаруй жилийн тэртээ үүссэн тэрхүү аимшигт хөдөлгөөгийг тэд тов тодхон чэйжилсээр Зун гарын галыг цахиж үлдсэн өөлгчүүд амьдралаас амьдрал, түүхээс түүх салгаж, шүтгэхээс бурхамтай, мөрөхөөс овоотой мөнгө тэнгэрийн сартыгаа хамт одоо хүрчээ. Бар бүгэн арсарал барын дээрэн дэлдэлжээ бас нэгэн солонгоор усрыг чан дэлдэлжээ хай 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 барми халлаа бахта сайхан залууч сүмээ халлаа сүстэ сайхан гэнаач хай 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 Монголчуудын хувьд түүхэн гуниг нь илүүч байсан болоо да. Сая бид зунгарчуудын Төв Азийн түүхэн тавцсангаас буусан гуниг түүхийн тухайтай хөрнөлөө. Хэдийгээр Манчин улс аль хэдийн мөргсөн ч зүүн гарын голомтон цөөн үлдсэн өөлд монголчууд малтайгаа, судартайгаа, уртын дуу жангарчтайгаа түүхээ залгаж одод хүрчээ. Түрээ алдсан ч түүх соёлоо уламжлан авч явахын цаадах учир. Мөн нэг үндсэнд энэ нь хэдий ч нэм чухал вэ гэдгийг та бид санаачрах ёстой юм аа. Дараагийн дугаараар та бүхэндээ ном судраа хадгалдах ёс заншлын тухайтай өөлд монголчуудын түүх соёлыг хүрнэсэн фильмээ үргэлжлүүлнэ. Соёл өрнө дэлгэцийн дугаараа өөр өндөрлүүлье. Болгон сонирхсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаарда сайхан золгоно. Баярлалаа. Дараагийн дугаарт Ширс фильмийн 3 дугаар бүлэг Ийлийн голын өөлчүүдийн ном хадгалах ёс зайгийн тухай танилцуулна. Цусны төгсрлийг нэвтрүүлж ясны өвчнийг засахад дөхөм банжантун